Гэрийн үйлчлэгч иргэн ирлээ. Нина Винчестерийн садист нөхрийг зайлуулснаас хойш 2-3 жилийн хугацаа өнгөрчээ. За энэ хугацаанд Милли Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт амьдардаг. Оройн цагаар коллежид нийгмийн ажилтан болохоор суралцж байгаа. Үүнийхээ хажуугаар айл цэвэрлэх болон айлын хүүхэд харах ажлуудыг хийж амжираагаа залгуулж байгаа. Энэ хугацаанд Милли Нинагийн цэцэрлэгчээр ажиллаж исэн Энзо хэмээх залуутай, Итали залуу байсныг та бүхэн санаж байгаа байх. Хамтраад нэлээд хэдэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллээс нь аварсан. За ингэх явцдаа Милли Энзо хоёр нэг нэгэндээ сэтгэл алдраад бүр үерхэж эхэлсэн байна. За тэгсэн нэг л өдөр Энзод Италиас дуудлага ирсэн. Газар дээрх ганц гэр бүлийн гишүүн болж үлдсэн ээж нь цус харвсан учраас Энзог яаралтай Итали руугаа ир гэж дуудсан. Өмнөх номон дээр бол Энзо Итали руу яасан ч явж чадхааргүй болтлоо мафийнхантай орооцолцсон гэж гарсан бол яагаад ч мэдгүй Энзо ингээд гинэт Итали явахар болсон. За ингээд нэг жил гарын хугацаанд алсын зайнаас Милли Энзо хоёр үерхэд байнга л уцаар ярьдаг боловч Энзо огтхонч эргэж ирэх тухай ярихгүй байсан нь Миллигийн сэтгэлийг сүултээ хөндөрүүлээд Милли Энзо хоёр салсан байна. Үүний дараа Милли Брок гэдэг нэртэй шинэ найз залуутай болсон. За Брок болохоор чинээлэг айлын хүүхэд хуйлч мэрэгжилтэй Нью-Йоркийн хамгийн үнэтэй төвийн дүүрэг Манхэттанд өөрийн гэсэн 3 өрөө байртай боловсралтай царайлаг ийм залуу байгаа. Энэ залуутай үерхэд Милли өөрөө ирэхгүй өөрийнхөө биеийг бариад миний насанд хүрсэн амьдралын хамгийн сайхан харилцаа учраас энэ харилцаагаа ямар нэгэн зүйлээр сэвтэмээргүй байна гэд өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай бол энэ залууд огтхонч яриаггүй байгаа. Энэ залуу болохоор бүрийн бага наснаасаа зүрхний хүнд өвчтөй байсан. За тийм болохоор зүрхний эмчийн байнгын хяналтанд байдаг, зүрхний муудаг 30 гарч яваа залуу хүн болохоор энэ залуугийн хувьд хүнтэй гэрлэх үр хөвгттэй болох гэр бүлээ зохиох гэдэг нь хамгийн том хүсэл нь, хамгийн яаруу хийхийг хүсэж байгаа зүйл нь. За нөгөө талаараа энэ хүсэл нь Миллид тодорхой хэмжээнд мэдээж дарамт болж ирж байгаа шүү дээ. Милли хамгийн гол нь энэ залууд өөрийнхөө яг бүх үннийг, чин үннийг өөрийгөө шоронд хүн алсан хэрэгээр сууж исэн гэдгийг хэлчихээн бол энэ харилцаа яаж ирэх вэ гэдгээс маш их хайж байгаа. За номынхаа үндсэн үйл явдал руу орохоос өмнө манай өнөөдрийн подкаст дугаарыг дэмжин ажиллаж байгаа Ladies Room дэлгүүрийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Ladies Room дэлгүүрийг та бүхэн яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа Instagram хаягаар нь ороод дагаад мөн бүтээгдэхүүнүүдийг нь үзэж болно. Ladies Room дэлгүүр нь бүх насныхан зориулсан унтлагын хувцас болон хатуулга дотор хувцсыг зардаг. Тэгээ хамгийн гол нь энэ дэлгүүрийн надад юу хамгийн таалагдсан бэ гэхээр материал нь бүр маш гоё юм байлээ. Унтлагын хувцас нь гэхэд яг цэвэр даваа материалтай, дотор хувцснууд нь хүний биед маш эвтэйхэн байсан. Ladies Room дэлгүүрийн хаяг нь Acquia Mall-ийн 3 давхарт байдаг. Түрүүн хэлсэнчлэн Instagram хаягийг дэлгэцэн дээр харуулъя. Ингээд манай дугаарыг дэмжин ажилласан та бүхэнд маш их баярлалаа. За түрүүн би та бүхэнд яг Миллигийн энэ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд юу хийж ирснийг нь товчхон ярьж өгсөн те. За одоо болохоор яг номын үйл явдлыг хэлж байгаа юм аа. Номын үйл явдлыг хэлэхэд Милли тухайн үед ажиллаж исэн ажлаасаа халагдж байгаагаар эхэлнэ. Яг тэгэхээр тэр айлын ийм 2-3 настай жоохон охиныг нь Милли аюу сайн хардаг. Тэгсэн чинь нөгөө охин нь ээжигээ биш Миллиг ээжээ мама гэж дуудаад байсан учраас мэдээж ээж нь уурлаад Миллиг ажлаас нь халчиж байгаа. Милли бол өмнөд Бронкс гэдэг дүүрэгт амьдраад байгаа юм л та Нью-Йорк дотор. Зохиолчийн бичснээр болохоор тэр дүүрэг нь бүр маш их аюултай. За ингээд ажлаасаа халагдсан Милли сэтгэл санаагаар унаад гэрлүүгээ харих гад алхаа явж исэн чинь ийм шилэн үзүүнийх нь өвс нь босоод гэх юм уу те яг хүн хойноос нь ажиглаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Эргээд харахаар яг годомжинд юм таньдаг ч юм уу өөрийг нь илт дааж байгаа тийм хүн харагдахгүй. За ингээ Милли гэртээ очиод ороод бэжсэн чинь хаалган дуугарна. Очиод харсан чинь Миллигийн найз залуу Брок ирчихсэн байна. За тэр орой болохоор Милли Брок хоёр уулнаа л оройн хоол идэ гэж ярьж тохирсон юм байна л та. Тэгсэн чинь Милли ажлаасаа халагдаж эморсондоо болоод найз залуугаа мартцсан. Мессеж бичээгөө дуудлагаач аваагүй. Тэгээд нөгөө найз залуу санаан зовоод ирж байгаа нь энэ байсан байгаа байхгүй юу? Милли найз залуудаа мэдээж гомдлоо шүү дээ, тий. Милли угаасаа баяжчаагүй байгаа. Одоо би дараа сарынхаа түрээсийг ажилгүй болсон юм чи яаж төлнө гэх мэт ингээд гомдлоход найз залуу нь чи манад нүгэд ирээчээ гэж ятгадаг. Гэхдээ Милли болохоор түрүүн хэлсэн нөгөө найз залуугиндаа хараахан нүүж очиход бэлэн биш байгаа. Дараагийн хэдэн 7 хоногт нь бол Милли ажил хайнаа. 10 гаруй айлтай ярилцлагын бас л нөгөө гэрээ үйлчлэгч ирж хүүхэд асрагчаар ч юм уу ажилд орох гэж байгаа. Энэ дундаас болохоор Central Park-ийн яг баруун талд нь амьдардаг Douglas
Garrick гэдэг хүнтэй хийсэн ярилцлага нь бол Милид хамгийн их таалагдана. Нөгөө хүн ч гэсэндээ Милиг яг ажилд авах тийм сэтгэлтэй байгаа юм шиг харагддаг. Central Park-ийн баруун тал гэдэг бол одоо Нью-Йоркийн байтугай магадгүй манай дэлхийн үйл хөдлөх хөрөнгүүдийн хамгийн үнэтэй байршлуудын нэг байгаа хэл та. За ингээд ямар ч Douglas-тай ярилцлагандаа ороод Douglas-д ажиллахаар болно. Ингээд бас баярлаад гэрлүүгээ хараа явж исэн чинь дахиад нөгөө ингээд хойноос нь хин нэгэн ширтээд ажиллаад байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гайхаад эргээ харсан чинь юм хар өнгийн Mazda машин байдаг. Баруун талынх нь гэрэл нь цуурцсан. Өмнө нь яг хэдэн 7 хоногийн өмнө өөрийг нь бас яг хүн дагаад байгаа юм шиг мэдрэмж төрөхөд эргээд харахад нэрэж энэ машин байсан ч илүү гэж бодогдоод за тэгээ энэ удаад бол энэ машины нөгөө дугаарыг нь машиныхын номерыг нь аюу сайн цээжлээд авчнаа. За ингээ хэд хоногийн дараанаас Millie энэ Douglas-ийн ажиллахаар болж байгаа юм. За энэ Douglas-ийн байр нь болохоор доороо юм хаалгачтай, doorman-тэй 19 давхар байшингийн хамгийн дээд давхарт нь амьдардаг Penthouse энэ Douglas гэдэг хүн амьдард юм байна. Penthouse нь бол бүр үнэхээр маш том дөнгөж ингээд лифтнээс буугаал шууд байр руугаа орчдөг. Том өрөөн, зочны өрөөн гэхэд баг хөл бөмбөгийн талбай шиг том хэмжээтэй гэж дүрсэлж байгаа юм л да. За энэ гэрийн эзэн Douglas бол ер нь 40 гаруй насны царайлаг үсээ маш гоё засуулсан, үнэтэй хослол өмссөн хүн байгаад байгаа. За гэр нь бол угаасаа бүр яг юм хэдэн 100 жилийн өмнөх айлд орсон юм шиг тэгж Милид санагдсан гэж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр гэрийнх нь бараг ихэнх тавилга нь нөгөө эртний vintage гэж ярьдаг те 100 жилийн өмнө 200 жилийн өмнө хүмүүсийн хэрэгжилжсэн хийж бүтээсэн тийм яг цэвэр одоо мод чулуу юу гэдгийг тийм зүйл ашиглаж тавьсан гэр галтгоонд нь ингээл ороод үзэхэд гэхэд тэр галтгоонд бүр орчин үеийн хүний хэрэгцээнд хүний толгоонд юу л орж болно тэр бүх цахилгаан хэрэгслэр иж бүрэн тооноголцсон. Доод давхарт нь бол том өрөө болон галтгооны өрөө байгаа. Шатаар дээд өрөө рүү гарахаар мэдээж мастер унтлагын өрөө байгаа. Мөн зочны унтлагын өрөө байгаа. Милид гэрээ танилцуулах үед бол мастер унтлагын өрөөндөө Douglas өөрөө унтж байгаа. Харин зочны унтлагын өрөөнд нь манай эхнэр Wendy амарж байгаа гэж танилцуулдаг. За өмнө нь болохоор энэ эхнэр Wendy гэрийнхэн бүх ажлыг ганцаараа хийдэг байсан, бие даа хийдэг байсан. Гэхдээ Wendy сүүлийн үед өвдсөн учраас гэр орныхоо ажлыг хийж чадахгүй болсон. Тийм учраас Millie-гээр гэр орон цэвэрлүүлэх, хувцас угаалгах, эндүүдүүлэх, за чадвал хаяатаа хоол хийх гэдэг иймэрхүү ажлуудыг хийлгэнэ гэж ярьж тохирдог. Хамгийн гол нь Wendy зочны өрөөнд ингээ амарж байгаа, бие нь маш муу байгаа, бие нь таархан Millie-д ойлгуулахдаа Wendy хууч өвчтэй юм шиг байгаа юм л та тэгж ойлгуулсан. Тийм учраас ерөөсөө Wendy цаад болж болохгүй чи энд хийх юмаа хийгээл зүгээр гар миний заавраар хийх юмудаа хийгээ гар ерөөсөө ингэж хаалга малгын тогшоод ч юм уу тий Wendyтэй ярьж болохгүй гэж хэлдэг. За тэгээ Millie бол энэ дээр нь мэдээж ажил орох гэж байгаа юм чин зөвшөөрнө штэ тий. Оройн Millie нөө Brocktойгоо найз залуутайгаа уулзаад ярьдаг байхгүй юу? За би энэ Douglas Garrick гэдэг айлд одоо ажиллахаар болсон гэсэн чинь Douglas бол бизнесийн салбарын дундаа ч юм уу тэ нэлийн одоо нэр хүндтэй хүн байдаг. Бүр юм баг залуу насандаа одоо Америк дээр байдаг бүх банкнд ашиглагддаг нэг тийм технологиг зохион бүтээсэн. Тэрнийхээ ачаар маш их хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсон. За тэгээ өөрийнхөө үүсгэн байгуулсан CoinStock гэдэг компанид бол гүйцэтгэх захирлаар ажилдаг, олонний нүдэнд өртөх дургу анхтэй тэм сайхан зантай залуу байдгаа гэж Millie-ийн найз залуу бол ярьдаг. За ингээ Millie-тэй шинэ ажлынхаа талаар ярангаа Brock-оос дундуур нь орж ирээд Millie-г аав ээжтэйгээ танилцуулмаар байна гэж хэлдэг байхгүй юу. Тэнгүүд Millie ингээд би бэлэн биш байна гэлцээ. Гэтэ энэ хоёрын харилцаа айгүй хэцүү. Одоо уул нь ингээ Millie-гийн найз залуу нь дараагийн алхмыг хийгээд бэлэн болцсон байдаг. Millie болохоор нөгөө өмнөх амьдралаа хэлж чадахгүй байгаа учраас дараагийн алхмыг хийхээс айгаад байдаг. Тэнгүүд жишээлбэл Brock аав ээжтэйгээ уулзалмаар байна гэнгүүт нөгөөт нь уулзмааргүй байна гэл тэнгүүд нөгөө найз залуу нь гомдчихж байгаа байхгүй юу. Яагаад уулзахгүй гэж чи бэлэн биш байгаа мó? Би ч гэсэн танаа аав ээжтэй уулзмаар байна штэ гэд. За энэ хоёрын харилцааны талаар бол цаашдаа бас нэлээд ингээд гарна. За ингээд ямар ч хэсэн Millie-гийн ажлын эхний өдөр эхэлнэ. Douglas-д очиод гэр орныг нь галтгооноос нь эхлээд цэвэрлж эхэлнэ. Ер нь бол гэхдээ цэвэрлээд авах зүйл нэг байхгүй нэ гэж байгаа байхгүй юу. Доод давхраас нь эхлээд цэвэрлэлээр байгаа. Тэгээд давхарлуу нь гараад мастер унтлагын өрөө ороод нөгөө бохир хувцас хийдэг сакс гэдэг штэ. Тэр саксыг нээж үзчихэд айгүй гайхна. Яа тэгэхээр тэр саксын дотор байсан бүх хувцас нь бүр маш гоё эвхэстэй байсан. За тэгэнгүүт Millie дотроо баян хүмүүс бол янз янзын юм зан характертай байдаг учраас одоо бохирцсон хувцас яг юм дэлгүүрийн лангуун дээр байгаа юм шиг эвхээ тавих нь бол нэгч тийм одоо юу гэдгийг гайхширмаар зүйл бишээ гэж дотроо боддог. Douglas-ийн эхнэр Wendy-гийн одоо өрөөний хаалга нь юм жижигхэн завсар гарцсан нээлттэй байдаг аахгүй юу. Тэнгүүд Millie нэгдүгээрт нь сониуч зан төрж байгаа. Ер нь яг ямар эмэгтэй хүн байвал тий ямар айлын эзэгтэйд би ингээд туслаад байгаа юм бэ гэдгийг мэдмээр байгаа. А хоёрдугаарт нь болохоор санаан зовж байгаа энэ Wendy гэдэг эмэгтэй зүгээр юм болов би нүрц
үзсэн болов яасан бол хийсэн бол гэд тэгээд өөрийгөө танилцуулах гад очоод хаалгыг нь зөөлөө ингээд тогшоод сайн уу би танаа гэр бүлийн шинэ гэрээ өршлөгч байна намайг Мили гэдгээ гэж хэлсэн боловч шууд нөгөө хаалга ингээ үгтөөгүй өөдөөс ингээ хаагдчихж байгаа юм. За ямар ч зэний хоол хүнсийг нь бол цуглуул нь маш юм сонин ховор нандин зүйлс иддэг гэр бүл байдаг. Тэгээ тэрийгээ зөвхөн юм тодорхой өдрүүдэд тодорхой цагаас дэлгүүрээс очиж авдаг гэдэг ч юм. Тэгээ тэр сонин содон одоо хүнс хоол жимсийг нь өдөржингөө гадуур явж цуглуулад орой гэртээ ирсэн чинь Даглас бас гэртээ ирж таарнаа. Даглас бол Милигийн хийж өгсөн хоолыг нь идээд Милиг явуулж байгаа. Мили тэгээ тэр байрнаас гараад явхдаа дотор нэг юм эвгүй мэдрэмжтэй гараа явж байгаа гэж аахгүй. Энэ нэг л эвгүй байна да. Энэ ямар сонин эвгүй хачиргалтай байр вэ? Эсвэл ямар эвгүй гэр бүл вэ гэдэг тийм мэдрэмжтэй гараа явж байгаа гэж аахгүй. Мили за гэхдээ энэ угаасаа энэ номон дээр нэг ингэж эвгүй мэдрэмжтэй гарлаа барьлаа гэдгээ бичдэг нь угаасаа энэ номын одоо гин биш зан штэ тий. Харин ч бүр өмнөх номноос дээрцсэн юм шиг санагдсан. Өмнөх номон дээр ч болохоор хаашаа хараалаа энэ намайг алах юм байна, тэр намайг алах юм байна, би энэ өрөөнд өгөх юм байна гэж бодоод ирсэн бол одоо бас арай дээртэд эвгүй мэдрэмжтэй гардаг болжээ. За ингээд өдөр хоногуд үргэлжлээд Мили хийдэг ажлаа хийгээд явж байгаа. Нэг өдөр цэвэрлэгээ хийгээ байжсэн чинь нөгөө Вендигийн байгаа өрөөнөөс нь ингээд уйлах чимээ гарнаа. Тэнгүүд нь Мили очоод хаалгын тогшоод та намайг оруулчихал та юу болсон юм бэ? Танастай ярилцаж болно гэсэн чинь нөгөөх нь мэдээж би хинтээч ярилцмааргүй байна. Чи зүгээр яваа. Би зүгээр байна гэл тэгээд байна. Гэтэл Мили маш зөрөөд би таныг яг зүгээр байгаа гэж мэдэх хүртлээр эндээс явахгүй. Би энэ хаалгыг тогшоод ингээ байсаар л байна гэд нэлээ удаан зогссон чинь за Венди бол бууж өгөөд ирээд хаалгыг онгойлгож байгаа. Вендигийн ингээд нүд нь бүр ингээд уйслаасаа болоод бэлзээтлээ хавтцсан, улаацсан ногоонгийн нүдтэй юм байлээ. Тэгээд Мили болохоор чи зүгээр намайг 50 орхоо. Зүгээр л намайг ингээд орхичих би зүгээр байна гэж чамд хэлээд байгаа юм шүү гэж хэлээд хаалгаа хаачиж байгаа юм. За ингээд ямар ч байсан гайгүй юм шиг байна гэж Мили дотроо бодоод үргэлжлүүлээ гэр орны цэвэрлээд хоол хүндээ хийгээ байжсэн чи оройн Даглас ирнэ. Даглас ирэхдээ би Вендид бэлэг авсан гэд ирдэг байхгүй юу. За энэ яг номон дээр болохоор яг ямар бэлэг гэдэг нь тухайн үед нэг тод гараагүй. Гэтэ дараа нь болохоор яг ойлгомжтой болдог юм шин палаж даашин завсан юм байлээ их нэртэй. За Даглас ирнэ баян ингээ Милитэй мессежээр харьцдаг. Чи орой ирэх үү? Орой ирнэ үсттэй. Өнөөрөө ирэх хэвээрээ юу гэдэг ч юм уу тий баян тиймэрхүү мессеж өчтдөг. За тэгэл нэг өдөр бас л ингээл орой ирэх үү гэл мессежжэл Мили очноо гэд оройн хүнсийн цуглуулаа гэртээ ирсэн чинь нөгөө дээд давхраас хашгирах чимээ гарч ийна. Хашгирна юм ингээ хаагарж байгаа дэмхтэй хүний ойрлож байгаа уйлж байгаа чимээ ч юм уу тий гарч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Мили бүр гайхаад яахаа мэдхээ болоод тэг ингээ шатаар нь ингээ хальт дээшээ ингээ гарч ирсэн чи өөдөөс нь Даглас гараад ирнэ. Дагласын бас нүгэр нь улаацсан, цамц нь ингээ урагцсан, маш их ууралсан, бухимдсан харагдана. Тэнгүүтээ нөгөө нэг хэд хоногийн өмнө авсан тэр палажа Мили дөгөөд Вендид миний бэлэг таалагдаагүй. Чин бэлгийг буцаагаад дэлгүүрт авчиад буцаалт хийчих гэж хэлдэг. Тэгсэн чинь Мили гайхаад энэ палажийг дэлгүүрээс авсан баримт нь надад байхгүй штэ. Тэгээд ч таны нарийн бичгчин иймэрхүү буцаалт энтер гэдэг ажлыг хийх ёстой юм биш үү гэсэн чинь Даглас уурлаад би чамайг одоо миний төлөө ажил гэж ажилд авсан биз дээ. Тэгж би цалин мөнгө төлж байгаа биз дээ гэж хэлсэн чинь тэрнээс Милид аягүй эвгүй сэтгэл төрүүлээд за ямар тач тэр палажиг нь аваад гэрлүүгээ харнаа. Мили ямар ч байсан ажлаа дуусгаад нөгөө палажиг аваад гэрлүүгээ харжсэн чинь хойноос нь яг нэг залуу ингээд бүр илт дагаад байдаг. Дагсаар агаад гэрлүүгээ орц руугаа орсон чи яг хойноос нь дагаа орчдөг. Тэнгүүтээ чи 3 давхрын тэдэн тоотод амьдардаг Мили мөн бидтэй. Би танаа яг доод давхарч амьдардаг 2 давхрын тэр байна гэл нэг залуу нэрээ хэлдэг байхгүй юу. За яг үнийг хэлэхэд яг энэ нэг хэсэг түүх энэ номонд нэг тийм ач холбогдолгүй за. Гэхдээ зүгээр яг ярьчээ. Тэгээ яасан бэ гэсэн чинь тэр залуу болохоор Милиг өдөж хороогоод ингээд барьж аваад өмсхийг оролцсон чинь Мили болохоор зөрүүлээд нөгөөдхий чинь шатны уруу түлхэж унгаагаад нөгөөдх ингээ шатны уруу унгуудаа ухаан алдчихж байгаа. Тэнгүүд нь Мили очоод зэвүү дургуун зэрэг хүрээд дахиад нэмээд 2-3 удаа өшгөлждөг. За ингээд цагдаа дуудан цагдаа нар ирнэ. Нөгөө залуугийн чинь цагдаагийн газар руу биш эмнэлэг рүү авч явахар болно. За тэгээд эхлээд Милитэй нэг эмэгтэй цагдаа ярьж байгаа байхгүй юу? Чамд айгүй хэцүү амар байсан байхаа. Энэ бүхэн чиний буруу биш. Бүх зүйл чиний талд шийдэгдэнэ. Тийм болохоор чи битээ санаа зовоорой гэх мэтчлэн эмэгтэй цагдаа Милиг тайвшруулсан чи эрэгтэй цагдаа ирэнгүүтээ за чи одоо нэлээд л хэцүү гэмт хэрэг толбогдлоо одоо яа тэгэхээр энэ хүний чи амар санаатаар гэмтээсэн байна. Дээрээс нь чи угаасаа ингээд шоронд орж исэн гэмт хэрэг ял шийтгүүлсэн байж тээ мэш тэгээд Мили бүр гайхаад энэ хүн над руу ингээд өөрөө дайрсан штэ гэсэн чи тэгсэн ч гэсэндээ чи энэ хүнийг шатны уруу түлхэж унаачаад хит хит удаа өшгөлсөн гэд танаа хөршчин харцсан байлиг их мэдчлэн зүйлүүд ярьж байгаа байхгүй юу. За яг энэний цаа цанаа нь болохоор
нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гендрийн тэгш бус байдал ч юм уу дээрэс нь нэмээд гэмт хэрэгт холбогдсон гэдэг нэг тийм түүхтэй байх нь ямар хэцүү юм бэ гэдгийг л энэ түүхээр харуулах гэдэг юм шиг байгаа юм. Мэдээж одоо Аз болж гэх юм уу Мили чинь хуульч найз залууга дуудаад нөгөөт нь ирээд Милиг бол аваа явна. Мили түүнээс хойш гэртээ харихаас жоохон айдаг болцсон гэх юм уу. Тэгэнгүүт нөгөө найз залуугийн хувьд бол Милиг өөрийнхөө гэрт байнга нүгэд ирээч гэж гуйдаг хүний хувьд бол бараг л ингээд сорсон биш завшив гэдэг зүйл болж байгаа шүү дээ. За тэгсэн чинь маргааш нь цагдаагийн газраас Мили рүү залгаад танд аз тохиолоо таны тэр зодсон хүн чинь танд ямар нэгэн гомдлгүй гэсэн. Тийм болохоор одоо та ямар нэгэн байдлаар цагдаагийн газар ирэх энэ шаардлагагүй боллоо гэж хэлдэг байхгүй юу. За ингээд буцаад Мили Дагласынд ажилдаа очиж байгаа. Энэ удаад өнөөдөр хувцсыг угааж байгаа. Тэгсэн чинь Вендигийн одоо унтлахын хувцсных нь зах нь цус олцсон байдаг. Тэнгүүт Мили ингээд дотор нь мэдээж маш их сэжиг төрж байгаа штэ. Яхаараа хүний унтлах хувцсны зах нь цус олцсон байдаг үлээ гэдэг те. За гэхдээ энэ удаад ажилласаа одоо салахгүй байх хэрэгтэй. Харин ч одоо бүр чиг хичээж ажиллаад цалингааны мүүлээд уулан болж өгвөл илүү аюулгүй газар руу нүүх ёстойгоо бодож байгаа. Мили Брок хоёр Милигийн ажил таарсны дараа уулзаад за миний ойлгосноор л юм гадаанаа нөгөө террастай ресторанд гадаан суугаад хоол идж байгаа. За тийм Мили бол энэ болсон бүх явдлуудыг Брокт ярьж өгөө. Тэгээд эцэст нь би танад нүүж очиё. Би танад нүүж очихоор шийдлээ гэж хэлсэн чинь Брок бол бөөн баяр болно. За тэгмүү дахиад яг энэ үед нөгөө Милигийн араас нь хин нэгэн хараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд нөгөө хүзүүнийх нь юм шар ус нь босч байгаа байхгүй. Эргээд харсан чинь Даглас. Мили бүр гайхаад энэ бүх хугацаанд одоо энэ мэдрэмж төрсэн бүх үед Даглас намайг дагж исэн байх та гэж бодно. Гэтэл Даглас богинохон шаргал үстэй хүүхэнтэй хамт нилээн дотн ингээ юм ярьчихсан явж гин. Тэнгүүд Мили шууд за түр байж байгаараа гэж Брокт хэлээл Дагласыг нөгөө хүүхэнтэй хамт дагаа явчихж байгаа байхгүй юу? Дагаал яваад байна. Тэгсэн нөгөө хоёр чинь нилээн дотн ингээ юм ярьж явж ийснаа нэг юм байр руу хамтдаа яваад орчин. Тэнгүүд Мили энэ Даглас гэдэг хүн Вендиг тэгж уйлуулж зовоож за магадгүй зодож нүдгээс гадна өөр эмэгтэйтэй ингэж араар нь тавьд юм биш үү? Гэхдээ ямар сони юм бэ? Харваас одоо энэ араар нь тавьж байгаа буюу нууц амраг эмэгтэйгээс нь Венди бол хамаагүй илүү залуухан хөөрхөн байхад яагаад Вендигээс бараг 10 гаруй насаар ихч хүүхэнтэй ингэж араар нь тавьж явдсан бол доо гэдэг тийм бодол төрнө. Тэгсэн ч гэсэндээ Мили дахиад араас нь хин нэгэн хойноос нь харж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Эргээ харсан чинь нөгөө нэг баруун талын гэрлэн цуурцсан хар өнгийн Мазда. За та нар ингэ боддоо найз залуутайгаа за эсвэл эрэгтэйчүүд нь найз бүсгүйтэйгээ гадаа ингээд хоол идээ суучихсан. За тэгээ би танаад нүүж очие хоёулаа хамтдаа нэг гэрт орё гэд айгуу чухал сэдвээр яриа байжсэн чинь гинэт найз бүсгүйчин эсвэл найз залуучин за түр байж хараа гэд 10 минут 20 минут алга болчвол яах вэ? Ямар мэдрэмж төрхөө? За мэдээж Милигийн найз лу Брокт бол тийм мэдрэмж төрж байгаа. Гэхдээ Мили тэднийд нүгэд очноо гэж хэлсэн. Учраас Брок одоо тэр боломжоо алдахгүй тулд гэх юм уу те баг Милиг им аргадах янзтай. Милиг машиндаа суулгаад Милиг рүү яваад Милигийн нөгөө жоохон хувц өндрийг нь аваад гэрлүүгээ нүүлэх гэж очиж байгаа. За тэгээ очсон чинь нөгөө доод айлын залуу нь цагдаад баривчлагдчихийдэг. Гэрээс нь их хэмжээний хар тамхи олцсон гэдэг хэрэгээр. Нөгөө залуу өөрөө ингээд баривчлагтаа явж байхдаа цагдаа нар руу хашгираад байгаа байхгүй юу? Би энэ тухай юу ч мэдэхгүй штэ. Би ерөөсөө надад чи амьдралдаа харж байгаагүй юм байна штэ гэд. Тэрийг харангуйтаа Мили за би нүүхэ боллоо гэж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр нөгөө залуугаас айгаад нүүхчихсэн бол одоо тэр залуу баригдсан учраас тэрнээс айх шаардлагагүй болсон. За мэдээж Брок бол стил нь нэлийн гонсгор байгаа нь бол ойлгомжтой. За ингээд дараа нь дахиад Дагласынд ажилдаа очсон чинь энэ удаад Милиг арай жоохон ийм хэрцгий аимшигтай дүр зураг өгтөж аавна. Байны өрөө тэр чигээр ингээд цус болсон гарын мөрөөр ингээд дүүрсэн байсан гэх юм уу. Энэ тэндээс ингээд цус болсон гараараа ингээд хүн барьчихсан. За мөн шалан дээр нэлээ их хэмжээний юм цус туссан байдаг. За тэгэнгүүт шууд Мили энэ Вендид ямар нэгэн зүйл болсон байна гэж ойлгоод очиод зочны унтлах өрөөнийх нь хаалгын тогшоод за яг одоо хаалгаа онгойлгоо тэхгүй бол би цагтаа дууднаа гэдэг. Ингэж нэлийн хаалган тогссны дараа Венди хаалгаа онгойлгоно. Вендиг харсан Мили бараг л хашгирах шахан зочсондоо болоод. Яа тэгэхээр Вендигийн бүх нүүр нь бие нь хөх няц болцсон байдаг. Хамгийн гол нь жишээлбэл тэр нь зөвхөн нэг өдрийн шарах биш, хэд хэдэн өдрийн шарах байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эхлээл нөгөө хөх болоод, жирнэлийн хаан болоод, шар ногоон болоод ингээл өнгө нь хувираад байдаг шүү дээ. Шарах болгоно өөр өөр өнгийн
хөхрөлттэй байсан байгаа. Wendy болохоор өөрөө би зүгээр явж байгаад нөгөө бүдрээд унтсан юм аа. Тэгээд миний нүүр ийм амар шархалцсан. Ингэж хөхөрсөн юм аа. Тэрнээс өөр ямар нэг асуудал байхгүй. Тийм болохоор чи битгий цагдаа дудаа гэд Millie-г ятгадаг. За тэгсэн тэрнээс хэдхэн хоногийн дараа бас нэг зүйл болно. Тэр нь юу юм бэ гэхээр Millie гэрийн үйлчлэгчээр ажиллана гэдэг ийм одоо ажил хайдаг вебсайтн дээр зар тавьж байгаа шүү дээ. Тэгсэн тэр вебсайтнаас нь уцтаад таны нөгөө карт ч болоогүй учраас тухайн үед таны зар чин хэвлэгдээгүй, нийтлэгдээгүй юм биш үү гэж хэлдэг. Тэгвэл Millie гайхаад хэрвээ миний тэр тавьсан ажлын зар хэвлэгдээгүй бол хүмүүст харагдаагүй бол Douglas яаж намайг олж залгасан юм бэ? Миний дугаарыг хаанаас олсон юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Жохон айж эргэлзэж эхэлнэ. За ингээд нэг өдөр ажиллаж байхдаа Douglas-аас өөрөөс нь асуудаг. Та ингээд миний дугаарыг хаанаас олсон юм бэ? Яаж намайг олсон юм бэ гэсэн чинь Douglas Wendy надад чиний дугаарыг өгсөн юм аа гэж хэлдэг байхгүй юу? Маргааш нь Douglas-ыг явсны дараа Millie ажилдаа ирээд Wendy-тэй ярилцсан. Тэгэхээр Wendy болохоор үгүй би чиний дугаарыг чинь ингээд ажлын зар хайдаг тийм вебсайтнаас л олсон штэ гэж хэлээд байдаг. Тэнгүүт Millie яг үннээ хэлнэ. За яг үндэ бол миний зар нийтлэгдээгүй байсан. Одоо яг миний дугаарыг хаанаас олсноо хэлчих гэдгсэн чинь Wendy за нэг Ginger хэм блэ тийм нэртэй хүнээс авсан гэж хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэр нь болохоор Millie-гийн өмнө нь одоо яг юм хүчирхийлэлтэй гэр бүлээс салхат нь тусалж исэн эмэгтэй байдаг. Тэгэнгүүт Millie яг ийм ижилхэн асуудалтай байгаа учраас Wendy намайг өөрөө ингэж олж намайг дуудаж нөхөртөө миний дугаарыг өгч намайг ажилд авуулсан байна гэдгийг ойлгодог. За тэгээ Wendy-тэй бол ярилцсан. Millie Wendy-д хэлнэ би танд тусалнаа тий та огтхон санаа зовх зүйл байхгүй танд ер нь ямар нэгэн мөнгө төгрөг байгаа юу гэдгсэн чинь Wendy надад нэг тийм их мөнгө байхгүй манай нөхөр ингээд намайг гомдох бүртээ надад янз бүрийн одоо үнэт идэл ч юм уу тийм үнэтэй бэлэг өгдөг би ганц нэг тийм бэлгээ зараад цуглуулсан жоохон юм кэш одоо бэлэн мөнгө байгаа гэдэг. Тэнгүүт нь Millie асуун найз нөхөд байгаа юу? Очиж болох ихтгэлтэй газар байгаа юу гэсэн чинь Wendy за яг үнэндээ бол би ингээд маш их олон найз нөхдөөдөөсөө хөндөрсөн яг тийм хүн байхгүй байж магадгүй гэж хэлнэ. За тэгээ ямар ч байсан хоёулаа эндээс зогтож чаднаа гаргаж чаднаа би таныг эндээс аварнаа гэж Millie хэлээд тэгсэн чинь ингээд Wendy ингээд Millie-д итгээд тэг юмаа ярьж байгаа байхгүй ингээд намайг маш их зовоодог. Зовоох бүртээ надад юм бэлэг өгдөг гэсэн юм гартаа зүүцсэн байсан бугуувчаа тайлаад. Тэгээ тэр хүний хувьд бол би зөвхөн өмчин жишээлбэл энэ бугуувчин дээр ингээ юу сэлүүлснийг харалтаа гэдгсэн чинь тэр бугуувчин дээр нь болохоор Ved дурсгов чи үрд минийх дэ боёо Douglas гэдэг тэр нэрийнхаа эхний үсгийг бичсэн ийм бугуувч байдаг. Тэмүүтэ Wendy ингээд энэ хүний хувьд би бол зүгээр л өмч гэсэн. Би үрд тэрнийх гэ боддоо одоо намайг аврах юу ч байхгүй. Би үрд ийм л амьдрах болно гэсний гинэт энэ бугуувчаа Millie өгөөд чи энийг аваа ёо. Би бүр энийг бүр харахыг ч хүсгүй байна гэхэд нь Millie за би нэг чинь хадгалжээ гэж хэлээд нөгөө бугуувч нь авчдгийг. За тэгээ гэртээ очиод нөгөө бугуувч нь зүгээр ингээд гоёл чимэглэлийнхаа саунд хийчихэж байгаа байхгүй юу. Маргааш нь дахиад ажилдаа ирсэн чинь Wendy хэлдэг би бодсоор аваад нэг найзгаа оллоо. Их сургуульд байхдаа айгүй их дотн найзалдаг байсан. Энэчнээс бараг нэг 4-5 цагийн зайтай. Машинаар авахд 4-5 цагийн зайтай газар ажилтдаг Fiona гэдэг найз байгаа гэж хэлсэн чинь Millie за тэгвэл одоо хоёлаа Fiona-тай чинь холбоо бариад та Fiona-тайгаа ярьчих. Би машин түрээслээд яаж иж байгаа таныг тэнд аюулгүй хүргээд өгнө гэж хэлдэг. За ингээд болцсон өдөр болцсон цаг болж байгаа юм. Millie бас жоохон адал явдалтай хөрх юмтай уул нь бол нэг хүмүүсийн нүдэнд өртгөөргүй гэж бодоод саарлунгийн машин түрээслэгээ ярьсан байсан чинь нөгөө машин түрээслэх газарт нь саарлунгийн машин байхгүй улаан өнгийн машин байдаг байж таарад за тэр улаан өнгийн машинд бол Wendy-г суулгана. Wendy юм хоёр том чумдаантай гарч ирдэг. Джинсэн өмд ингээ өмсцэн цамц өмсцэн. Тэгээ машинд нь суунгуудаа Millie хэлж байгаа байхгүй. Джинсэн өмд чи ийм гоё тухтай байдаг лөө намайг ямар хувцас өмсөхийг бүгдийг Douglas шийддэг гэд. За ингээ энэ хоёр нөгөө Fiona-гийнх руу замдаа гарчаа. Замдаа гараад явал нэг худалгүй Millie ингээ голынхон толинд харсан чинь араас нь нөгөө нэг гэрлэн цуурсан хар Mazda машин яг давцсан явж идэг. За арайч үгүй байлгүй дээ гэж бодоод Millie хэд удаа игнээ байраа сольж молоод хурдаа нэмж хасаад үзэхэд нөгөө машин бол яг л Millie-гийн машиныг дуурайгаад дагж байгаа гэдэг нь бол бүр яг илт болдог аахгүй юу. Millie нөгөө машиныг чинь ардаа хаяхын тулд нилээн хурд аваад нилээн машин сүлжээд хар Mazda-г бол төөрүүлчихэж байгаа юм. Ингээд замдаа явж исэн чинь Wendy хоёлаа McDonald's орж burger идээгээд Douglas надад ямар ч юм хоол өгдөггүй. Миний бүх хоолыг Douglas хяндаг гэд. Нэрээ ингээ харсан чинь Wendy амин хаана байгаа юм бэ гэмээр хоронхай эмэгтэй байдаг. Ингээ McDonald's аваад өгсөн чинь Wendy бүр маш их баярлаад за ингээ 2-3 цаг явсны дараа замын хажуугийн нэг дэм буудлын дээр Wendy-г үлдээхээр болно. Ингэж үлдээгээд Wendy тэр дэм буудлаа хоноод маргааш өглөө нь нөгөө Fiona гэд найз нь дэм буудлаас машинаараа ирж авнаа гэж ер нь бол ярьж тохирсон байдаг. За тэгээ дэм буудлын
тохиолдолд болохоор мэдээж Wendy-гийн бичиг баримтыг өгөх боломжгүй. Millie өөрийнхөө жолооны үнэлгээг өгөөд бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийчихэж байгаа байхгүй юу? За ингээл ямар ч байсан Wendy-г өрөөнд нь аюулгүй оруулж өгөөд зорьсон хэрэг бүтэмжтэй боллоо гэд Millie буцаад нөгөө түрээсийн машиныг унаад машин түрээсийн газар ирнэ. За машин түрээсийн газар нь болохоор шөнийн 12 цаг өнгөрчих юм бол автоматар нэг өдөр нэмэгдэх юм байна л да. Тийм учраас 12-оос өмнө амжиж өгөх гэж бөө юм болоод ирээд арай гэж нөгөө машина өгчөөд гэрлөө яаж харих вэ? Тэндээс ямар ч тийм нийтийн тээвэр мэвэр ч юм уу те юу ч байхгүй. Яаж харих вэ гэж замын хажуугаар ингээ алхаа байжсэн чинь нөгөө нэг гэрлэн цурсан хар Mazda машин гараад ирнэ. За Millie бол дотроо жумын бодож байгаа штэ. Намайг бүр аль дээрээс хойш дагсан. Одоо энэ машины жолоочоос энэ дотроос гарч ирэх хүмүүсээс би яаж өөрийгөө хамгаалах вэ? Ганцхан болж би уулын дийлэнэлтэй гэх мэтчлэн зүйл бодоо байжсэн чинь тэр машин дотроос Enzo гараад ирдэг. Millie бүр гайхаад за ингээ өөрчсөн Enzo Millie хоёр уулзаад Enzo Millie-г хүрэж өгөнгөө одоо юу болсныг ярьдаг. Ээж нь бол цус арвсан үнэ тэгээд нас барчихсан. Ээжигээ нас барсны дараа Enzo Италид хийх ёстой амжуулах ёстой ажлуудаа амжуулаад 3 сар гарны өмнө Америкт ирсэн юм уу та. Хайсаар байгаад Millie болсон чинь нэгдүгээрт Millie Нью-Йоркийн хамгийн аюултай дүүрэгт амьдарч исэн. Хоёрдугаарт Millie болохоор найз залуутай болцсон байсан гинэ. Enzo бас шоолоод байгаа байхгүй юу? Найз залуу нь Brock гэдэг шүү дээ. Тэгмэд чи Broccoli-тай үргэж байгаа юм уу гэж шоолоод байгаа. За тэгээд энэ хугацаанд Millie ханаас нь ингээд хүн ажиллаад байгаа юм шиг санагдаад байна гэсэн шүү дээ. Тэр нь болохоор бүгдээрээ Enzo байсан. Enzo яагаад Millie-г дагаад исэн бэ гэхээр Millie аюултай газар амьдарч байгааг нь мэдж байгаа учраас бие хамгаалагч маягаар одоо амьдарч исэн гэх юм уу та. Яагаад Millie дээр шууд ирээгүй юм бэ гэсэн чинь Millie өөр хүнтэй үргэжсэн. Тэгээд угаасаа Millie өөрөө Enzo салъя гэсэн болохоор Enzo-г одоо эргээд сайнаар гоёор хүлээж авахгүй байх гэж бодож исэн гинэ. За нэг юм болж байгаа юм. Тэгээ Enzo бол яг хэлж байгаа юм л та. Би чам дээр очиж чадахгүй байсан. Тэрнээс биш би чамд хайргүй болсон гэсэн үг биш штэ гэж хэлдэг. Ингээд Enzo Millie-г гэрт нь өргөж өгнө. За энэ хооронд бол Brock үнэхээр хэцүү байгаа. Тэр нь бол яг Millie Brock хоёрын уулзалтууд, энэ хоёрын одоо мессежүүд, уцаар ярилцлуудыг би ингээд бүгднийг бараг хасаад одоо нэг сайхан базаад ярих гэж юм заяа. Millie-г Douglas-д ажиллаж эхэлсний дараахан Brock болохоор Millie-г би чамд хайртай гэж чин сэтгэлээсээ хэлж байгаа юм. За тэнгууд хариуд нь бол Millie ч гэсэндээ би ч гэсэн чамд хайртай гэж хэлэх ёстой штэ тий. Гэтэл Millie болохоор ямар хөөрхөн юм бэ гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Яг тэгэхээр Millie-гийн хувьд би чамд хайртай гэж хэлэх цаг нь болоогүй гэж бодоод байгаа. За тэнгууд дараа нь ингээд Brock хит удаа би чамд хайртай гэж хэлдэг. Сүүлдээ Millie бүр аргагүй ирэхэнд баг би чамд хайртай гэж хэлж байгаа. Дээрээс нь Brock Millie-г ээж аавдаа танилцуулъя гэхэд Millie би бэлэн биш байна гэж зөрүүлээд би танаа аав ээжтэй чинь танилцъя л та гэхээр Millie ч нөгөө аав ээжтэйгээ харилцаа муутай штэ тий бараг харилцаагүй. Тийм болохоор бас танилцуулж чадахгүй. Brock Millie хоёулаа тэгвэл нэг гэрт нүгөөд орё гэхэд Millie эцсийн мөчөд морьцсон. За үүнээс өөрөөр ингээл ярих ирээдүйн талаар ярих зөндөө serious зүйл байгаа. Millie ч гэсэн дотроо одоо би өөрөө яг үнэн түүхийг энэ залууд хэлэх ёстой гэд Brock чамд хэлэх надад чухал зүйл байгаа шүү гэд уцаар хэлсэн байдаг. Тэрийгэ жишээлбэл ярих гад тохирсон өдрөө Wendy-г дэм бодол түргээд өгчөж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ хамгийн ядаргаатай нь Millie ингээд communication тий харилцаа гэдэг зүйл дээр амар муу гэж завгүй болчлоо гэж ядаж мессеж чихгүй зүгээр л тэгээ таг болох болчихно. Нөө Brock ингээд хойноос нь санаа зовол мессеж жийл залгаал ч юм уу тий. Үнэхээр яг энэ Brock Millie хоёрын харилцааг уншихад айгүй төвөгтэй бүр ингээд дахиад нэг удаа ингээ Millie Brock-ыг үл тамсарлах юм бол шууд хаях юм бол хичнээн хүлээцтэй хайртай хүн байсан ч гэсэндээ тэр галзуурхаар байгаа байхгүй. Уншигчийн хувьд болохоор надад юу гэж бодогдсон бэ гэхээр нөгөө яг ижлэхэн зүйл ингээ 5 6 удаа давтагдчихж байгаа байхгүй. Brock-той уулзаад чухал юм ярина гэж хэлдэг. Эцсийн мөчөд морьдог. Brock уучлдаг. Дахиад чухал юм одоо өнөөдөр яриа гэж хэлдэг. Эцсийн мөчөд морьдог. Brock уучлдаг. Яг нэг юм ижилхэн зүйл 5 6 удаа давтагдчихгаар нэгдүгээрт уншигч би шийтгүүлж байгаа юм шиг санагдаж байгаа юм л да. Хоёрдугаарт яг ийм зүйл 2-3 удаа давтагдахад ер нь бол зохиолчийн хэлэх гээд байгаа санааг уншигч бид нэр ойлгож штэ тий. 5 6 удаа ингээд давтахаар та нар жоохон тэнэг болохоор энэ нэг үйлдэлийг олон дахин давтаж та нарт мах цусанд чинь мэдрүүлнэ гэж байгаа юм шиг тэгж санагдаад байгаа юм аа. За үргэлжлүүлээд ном руугаа ороход хамгийн сүүлд бол Enzo Millie-г гэрт нь өргөж өгсөн. Brock гэртээ байгаа. Wendy дэм бодолтойгоо. Douglas болохоор яг тэр өдөр нь ажлын томилолтоор Los Angeles явцсан байж таардаг. Ингээд бүх зүйл болоод өнгөрлөө. Wendy-г аварчлаа гэж бодоод Millie
сургуультаа яваад, хичээл мичээлдээ яваад, хэвийн амьдралтаа эргээ орцсон байсан чинь 3 хоногийн дараа Wendy залхана Millie руу. Douglas намайг олоод буцаад гэртээ авчирчихсан. Douglas бүр анханаас нь бүх зүйлийг мэдчихсэн юм бэлээ. Тэр шөнө намайг манай найз Fiona эргэж ирж аваагүй, харин Douglas намайг авчирсан. Ингээд Wendy-тэй ярьж дууссаны дараа Douglas-аас Millie-д мессеж ирнэ. Өнөө орой ирж ажиллаад цаашдаа ирж ажиллах шаардлага байхгүй гэж мессеж ирдэг. Millie бол яхаа бодож байгаа юм л да. Douglas намайг Wendy туслахныг мэдсэн учраас ажлаас салж байгаа юм байна гэж бодоод за ямар ч байсан хамгийн сүүлийн өдрөө ажиллах гад гэрт нь очсон чинь дээд давхраас нь хашаарах чимээ гарч ийн. Хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад юм хумаа шидээд бөөн уйлаан майлаан чарлаан болж ийн. Millie 2 давхарлуу сэмэрхэн гарсан чинь нөгөө зочны унтлагын өрөөнд ч яг энэ бүх чимээ гарч байгаа байхгүй юу? Millie зочны унтлагын өрөөний хаалганых нь үүдэнд нь очиж сэмэрхэн чагнасан чинь яг аргагүй Douglas Wendy хоёр бол хэрэлдэж идэг. Тэгснэ нэг л нэг юм өөр чимээ гарна. Тэрний үе бэ гэхээр Millie бодож бодоод энэ Douglas Wendy-г боомлоод байгаа юм биш үү? Буюу хүн ингээ боомлоход ямар ч юм гардаг үлээ нэг тийм битүү дуу чимээ гарч ийн гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нь Millie би Wendy-г аврахгүй бол энэ Douglas уурандаа Wendy-г алчгаж мэдх юм байна гэд буцаад мастер унтлагын өрөө рүү очиод номын тавир дээр байсан номнууд донд нууцсан байсан бууг Millie авна. За энэ бууг болохоор Wendy өмнө нь Millie-д үзүүлсэн байдаг. Энэ хараа Douglas ингээ гэртээ буу байлгадаг гэд. Тэр бууг нь аваад Wendy шууд зочны өрөө рүү ороод бууг нь Douglas руу чиглүүлээд одоо наад хүнээ тавиа. Wendy-г тавь. Чи одоо яг наад хүнээ алах гээд байна гэж хэлдэг. Гэтэ мэдээж Millie-гийн хувьд бол тэр бууг ашиглаад Douglas-ыг хөнөөй гэдэг ямар ч санаа байхгүй биз хүн энэ буугаар Douglas-ыг айлганаа л гэж дотроо боддог. Тэгсэн чинь Douglas бүр ингээ тоосон шинжгүй үргэлжлүүлээд ингээ Wendy-г боомлоод боомлсон хэвээрээ нөгөөт нь баг ингээ ухаан алдаад унахж байгаа байхгүй үхэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь ингээ ар нуруунд дээр ингээ нөгөө буугаа тулгаад наад хүнээ 50 гэж хичнээн орилсон ч гэснээр тавихгүй болохоор нь эцсийн мөчөд ухаанаа алдаад яг үхлийн даван дээр байгаа Wendy-г аврахын тулд Millie нөгөө буугаарчин Douglas-ыг буудчихдаг. Тэр мөчөд Douglas-ийн цагаан цамц нь улаан хүрэн цуснд будагдаад Douglas үхэдхийн газар уннаа. Millie юу болоод байгааг ойлгохгүй шахуу ингээд маш их айчсан, чичирчгсэн, салгалжчихсан, сандарчсан байсан чинь Wendy доошоо өвдөглөж суугаад яагаад ч юм азар те Wendy ухаан алдаагүй Douglas-ийн ингээд амьсгалыг үзээд нөгөө судцыг үзээд үхчихсэн байж тээ үхсэн байна гэд хэлдэг. Тэгэнгүүтээ Millie чи яг одоо яв наад бууга надад үлдээч. Наад буун дээрх чиний хурууны хээгчин би арчижээ. Тэгээд чи ерөөсөө ингээ энэ бүхнийг мэдэхгүй гэж хэлээрээ би энэ бүх хэргийг өөр дээрээ үүрнээ яа тэгвэл чи намайг аврах гэж явж байгаад ийм байдалд орсон учраас Douglas над руу дайрахаар нь өөрийгөө хамгаалах гэж байгаа самсргуу Douglas-ыг буццаан гэж хэлчихье. Douglas-тай бичсэн бүх мессежүүдээ устгаарай. Одоо бушуухан яваа гэд Millie-г явуулчих жоох байхгүй. Millie метрон дотор те яаж ч гэртээ харснаа мэдэхгүй арай гэж гэртээ очиод тэгээ орондоо орсон ч гэсэн нөгөө буудаж байгаа Douglas-ийн хөтгийгээд унж байгаа гэх тэр бүх зүйл нь нүдэнд нь харагдаад тэр шөөнийг бүр арай гэж бараад нэг юм үүрээр жоох нойр аваад тэгээд өглөөс ирсэн чинь цагдаагийн газраас дууднаа. Та ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэд. Millie очихдоо Brock руу залгадаг. Намайг цагдаагийн газраас дуудаад байна гэх. Ингээ Brock Millie хоёр цагдаагийн газар уулзаад тэгээд нөгөө цагдаагийн мөрдөгчтэй уулзсан чинь мөрдөгч нь хэлдэг. Douglas Garrick гэд чамд одоо ажил олгогч хүн өнгөрсөн шөнө гэртээ буудуулж нас барсан. Энэ хэрэгт чамааг сэжигтнэр татж гинэ гэд. Brock бүр гайхаад яагаад энэ хүн гэрч биш сэжигтэй юм бэ гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө цагдаа нь өмнө нь ингээд энэ хүн чинь ийм хэрэгт холбогдчихсэн 10 жил шоронд суудсан юм биш үү гэд. Brock бүр гайхаад энэ хүний юм уу гэд Millie руу орсон чинь Millie бүр намайг ингээ өсвөр настай байхад манай найзыг нэг залуу хүчирхийлэх гэж оролдоод би найзаагаа хамгаалахын тулд тэр залуугийн ингээ аминд нь самс руу хүрсэн юм аа гэж хэлдэг. За энийг сонсоод бол ингээд Brock-ийн царай ингээ ухаа цайгаа явчихна. За тэнгууд цагдаа нар болохоор яагаад сэжигтнэр татчихаа вэ гэдэг үндслүүдээ гаргаж ирнэ. Douglas хоёр явуулдаг байсан юм шүү. Чи Douglas-ийн нууц амраг байсан юм шүү. Douglas-ийн хэрэгжилжсэн ингээ утсыг бид нар олсон. Тэгсэн чинь Douglas 2 утас хэрэгэлдэг. Яг нэг нь үндсэн утас нь, нэг нь болохоор ингээ нууцаар ашигладаг. Burner phone гэдэг юм л да. Одоо яг үндсэн утас нь болохоор гоё дугаартай бүх хүмүүстэй танилцахтаа хэрэгэлдэг ч юм уу тий. А burner phone гэдэг нь болохоор ямар ч хамаагүй нэг тооны цуглуулга дугаар аваад ашигласан нууц юмдаа ашигладаг. Тийм дугаартай байсан. Тэр дугаараас чамтай холбогддог байсан юм байна. Мессежүүд ингээд ихэд чи өнөө орой ирэх үү? Чи өнөө орой ирэх хിവэрэ эзтэй? Орой ирнэ эзтэй гэдэг мессежүүд байна. Тэгэхээр хоёр ингээд оройд уулздаг байсан юм шүү. Хоёрдугаарх нь Wed Дурсгов чи үрд минийхтэй гэдэг нэртэй $10,000 үнэтэй алмазан бугуйчийг танаа гэрээс олсон. Чи сэжигтнэр татгцсан учраас яг энэ мөчөд танаа гэрийг нөгөө манай цагдаа нар нэгжиж жагаад энийг олсон гэдэг нөгөө бугуйч зургийг үзүүлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө тэр нөгөө Wendy-гийн
өгсөн бууж идэг. Millie болохоор хэлдэг наа чи Wade дурсав гэж байгаас тэ Way буюу Wendy-д дурсав гэж штэ гэдгсэн чинь гэхдээ чиний яг бүтэн нэр чинь Wilhelmina үсттэй гэдэг. За Millie гэдэг нь болохоор дууддаг нэр нь одоо манайхын жишээлбэл ууган жаргал гэвэл уугана гэж дууддаг шиг те Wilhelmina гэдэг нэртэй хүмүүсийг товчлоод Millie гэж дууддаг юм байна л да. Тэний чамд өгсөн байна. Дээрээс нь нэмээд $6,000 үнэтэй Oscar de la Rentaгийн дайшин зас танаад байна. Энийг бас чамд өгсөн байж таараа. Өөрөөр одоо нууц амрагал биш бол яагаад ийм баян хүн чамд ийм тэдрээс дайшин зөх юм бэ гэж аа. Millie үгүй наадах чи ингэж намайг буцаач гэсэн юм аа. Гэтэ надад баримт нь байхгүйс учраас би яахаа мэдгүй гэртээ түр тавьсан байсан юм аа гэхэлэр тийм хариуцлагагүй юм гэж байхгүй. Түүнээс гадна 3 хоногийн өмнө 4 хоногийн өмнө хоёр дэм буудалд хонсон л хэлээ штэ. Тэр замын хажуудлын тэр дэм буудалд чи өөрийнхөө жолооны өмнөхөр бэлэн мөнгөөр төлөөд тэгээ хонсон байлээ. Гэх мэтчил ингэ асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чи үгүй тэр дэм буудал би тэгж хоноогүй штэ. Яг үнэндээ ингээд нөгөө Даглас ихнэр хонсон юм аа гэд. Гэхдээ яг нөгөө Wendy-г аврахын тулд тийм зүйл хийсэн гэдгээ бүтнээр нь ярьж чадахгүй байгаа. Тэгсэн чи хажуунаас нь Brock орж ирээд тэр чинь хоёуланг чинь нөгөө уулзъя гэж ярилцсан шүн үсттэй чи тэгээд би чи өвдө таархан байна гэж хэлээд ирээгүй үсттэй чи энэ хүнтэй уулзаа явж исэн юм уу гэд Brock хүртэл Millie-д итгэхэ болчихж байгаа байхгүй юу. За аргагүй л дээ ингээд 10 жил шорон цуусан гэдгээ нууцсан хүн өөр одоо юу ч нуусан юм билээ гэж тэр хүний толгойд бодогдоод байгаа юм шиг байгаа юм. Тэнгүүт нь Millie үннээлж авах. Гэтэ 100% үннээ биш л те. Douglas ингээд ихнэрийгээ хүчрхийлдэг байсан. Би ингээд ихнэрт нь туслах гад ингэсэн юм аа гэд хэлсэн чинь цагдаа хэлдэг. Хамгийн гол нь Douglas-ийн ихнэр Wendy чамайг нөхөртөөний олддог байсан гэж хэлсэн штэ. Бас чамайг Douglas-ыг буутсан гэж хэлсэн. За ингээд энэ нэг мэдүүлэг авах зүйл төр завсарлаад мөрдөн байцаагч бол гараа авчин Millie Brock хоёр үлдэн. Brock бүр юу ч хэлж чадахгүй. Бүр гайхаад Millie чи миний бодчихсоос өөр хүн байжээ. Чамд амжилт хүсэхдээ хоёулаа одоо ингээд салъя гэж хэлээ салчиж байгаа юм. Цагдаа нар ирээд Millie хэлнэ. Чамайг болохоор шууд одоо барьж хорих тийм тушаал гараагүй. Чи харж болно. Гэхдээ бидрийг дуутахад бэлэн байгаарай гэж хэлдэг. Millie бүр гачин байдалд орсон хүн. Тэг угаасаа ямар мэдрэмж сэтгэл хөдлөлт төрхөө бүр хэлж төрсөлж чадахгүй штэ. Гэртээ очиод зургатаа асаагаа үзсэн чинь мэдээ гарч яадаг. Мэдээгээр Wendy гарч яадаг. Wendy бүр Millie-тэй ярьдаг тэр нэг юм сул дорой дуутай эмэгтэй хүн биш. Хамаагүй илүү хүчрхэг дуутай ухаалаг эмэгтэй юм шиг сонсогдоод миний нөхөр олцтой маш сайн хүн байсан. Маш харамсалгаар амиа алдлаа. Үнэхээр би шудраг осны төлөө эцсийн хүртэл нь явна гэх мэтчлэн сэтгүүлчдэд ярилцлага өгч идэг. За ингээ ярилцлагын төгсгөлд Coin Stock компани гүйцэтгэх захирал Douglas Garrigan гэдэг Douglas-ийн зургийг гаргасан чинь Millie нэг зүйлийг анзаарна. Би энэ зурган дээр байгаа Douglas гэдэг хүнийг өмнө хизээч харж байгаагүй юм байна штэ. Би тэгвэл хэнийг алчсан юм бэ? Гэрээ үйлчлэгч номын бэлэг тэмдэг болсон нэг бүлэг эхэлж байгаа. Өмнөх ном дээр ч гэсэндээ байсан. Нөгөө юу лээ? Хэрхэн нөхрөө яах вэ? Нинагийн гарын авлага гэдэг шиг хэрхэн баян нөхрөө уургалаад түүний амьд хүрэх вэ? Wendy-гийн гарын авлага гэдэг хэсэг эхэлж байгаа байхгүй юу? Энэ надад бол айгүй cringe санагдаад байгаа юм. За яг гэхдээ ийм бүлэг байгаа юм чинь. За энэ дээр болохоор бид нар шууд Wendy-гийн одоо өнцгөөс нь харж эхэлж байгаа. Wendy хамгийн анх 4 жилийн өмнө Douglas-тай нэг үзэсгэлэн дээр танилцдаг. За Douglas бол тухайн үед Америкийн хамгийн баян хүмүүсийн нэг гэж тооцогдчихсэн ч гэсэндээ нэлээд эмхээ шаагүй, жоохон махлаг, давхар ирүүтэй, төргөн хоол идэх дуртай, цамцныхаа жишээ товчнуудыг бүгднийг нэг зөрүүлээд товчлсон байсан гэж байгаа байхгүй. Wendy болохоор яг эсэргээрээ бүр хоолныхаа калори бүрийг нарийн тооцдог. Бие юм барьсан даашин зүмсцэн. За тэгээ өөрөө ингээд юм залуу сайхан харагдаад, гоё байгаад ер нь баян хүнтэй гэрлэх зорилготой эмэгтэй байсан юм шиг байгаа юм. Яа тэгэхээр Wendy бүр маш ядуу гэр бүл төрж өссөн. Douglas-ыг бол тэр үзэсгэлэн дээр танилцаад толгойг нь эргүүлэх нь Wendy-гийн хувьд маш амархан байсан. Wendy угаасаа өөрийгөө бүх насаараа л яг энд бэлтжижсэн гэж байгаа юм. За ингээд Douglas Wendy-тэй үерхэд нэг гэрт ороод хамт амьдарч эхэлнэ. Douglas бол үнэхээр Wendy-гийн яг эсрэг нь. Douglas бол үнэхээр сайхан сэтгэлтэй, сайн залуу, гэртээ юм тааваараа дураараа байхыг хүсдэг, биеийн тамирын хувцс өмсгийг хүсдэг. За бүр заримдаа ингээ гэртээ дотоочтойгоо чамаагүй ингээл алхаал те. Янз бүрийн үдшилтэд очиж хүмүүстэй networking хийх мэт гэдэг нь бол Douglas-ийн хувьд тийм чухал зүйл биш. Гэтэл яг эсэргээрээ Wendy-д энэ бүхэн чухал, нэр хүндтэй, баян эрх мэдэлтэй хүмүүстэй үдшилтэд очиж networking хийх гэдэг нь амар чухал. За тэгэл Douglas-ыг анх харчаад Wendy голонгой байсан. Давхар ирүүтэй өмссөн хувцс нь хааш яаш гээд. Гэхдээ Wendy би үнтэй нийлчих юм бол нүнийг
өөрчилж чаднаа. Жингэн асуулна, илүү сайхан залуу болгоно, үсийг яг өөрт нь зохихоор засуулна, ганган хувцлана, үдшилгүүдээр дагуулж явна гэдэг ч юм уу тий. Даглас болохоор Манхэттен тийм 3 өрөө байртай байсан. Тэрийг нь Wendy голдог байсан. За түүнээс гадна Long Island дэлгүүртээ бас хотын захад тийм илүү нам тайван дүүрэгт Даглас том хаус аваад гэр бүл үр хөвгттэй болоод гэр бүлээрээ тэндээ амьдрахыг хүсдэг. Wendy болохоор яг хотын төвд одоо Penthouse-нд гэрийн үйлчлэгчтэй тогоочтой тийм тансаг амьдрахыг хүсдэг. За энэ хоёр бол 2 жил гаруй үерхэд гэрлэхээр болсон. Дагласын компани хуулийн зөвлөх Joe гэж залуу байдаг. За энэ залуу бол Wendy-д жоохон дургу. Энэ Joe Дагласыг ятгасаар агаад гэрэлтийн өмнөх гэрээ хий гэж одоо Дагласыг ятгаад Даглас нь Wendy-д хэлээд Wendy бол бүр маш дургу байсан мэдээж. Гэхдээ Дагластай гэрлэхийн тулд тэр гэрээг нь бол хийсэн. За тэр гэрээн дээр нь болохоор хэрвээ салах юм бол Даглас Wendy-д $10 сая өгнө. Wendy бол Дагласын одоо бусад хөрөнгийг нь барьцалдаж, тэг зууралтаж хуваахгүй гэдэг ийм гэрээтэй байсан. За гэрлснийхаа дараа Wendy Дагласыг гуйсаар агаад ятгасаар агаад одоогийн Penthouse худалдаж авсан. Дагласт бол уул нь өмнө амьдардаг байсан тэр 3 өрөө байр нь баг хангалттай том санагддаг байсан боловч одоо юм хайртай их нэртэй зориулаад Wendy-гийн ятгалганд нь авсан байгаа юм. За ингээм хамтын амьдрал нь ямар ч байсан жил гаруй үргэлжлээд Wendy Дагласыг ер нь бол яг өөрийнхөө хүссэн шиг тийм залуу болгож өөрчилж чадахгүй мэн гэдгээ ойлгосон. Ингээд нэг өдөр нэг найзтайгаа хоол идээд сууж исэн чинь тэр найз нэг ховж ив ярьсан гинэ. Ямар ховж ив юм бэ гэхээр тэр найзын нэг найз нь хүчирхийлэлтэй гэр бүлээсээ Millie гэдэг гэрийн үйлчлэгчийг ашиглаад гарсан. Тэр Millie гэдэг эмэгтэй бол яг хүчирхийлэлт байдаг эмэгтэйчүүдэд юугаач хайрлахгүй тусалдгаа гэдгийг нь сонсонгуудаа Wendy Millie-г нь ашиглаж болох юм байна гэдэг нэг бодол санаа төрсэн байсан. За тэгсэн дайран дээр давс гихчээр нөгөө авсан том Penthouse-аа тогтжуулах гад тавилга авах гад явж исэн. За тэгсэн чинь Дагласын компани reception хийдэг нэг Mary Beth гэдэг шаргал төстэй хүүхэн байдаг. Тэр хүүхэн болохоор Дагласаас тэднийх Penthouse-анда тавилга авах юм байна гэдгийг сонсонгуудаа Wendy-тэй холбогдоод хэлдэг. Манай нөхөр юм эртний тавилга зардаг дэлгүүр ажиллаулдаг юм аа. Манай нөхрийн дэлгүүрээр зочлоод үзээрэй гэж хэлдэг. За ингээд Wendy хаягийг нь аваад нөхрийнхэн дэлгүүр дээр нь очиж үзсэн чинь нэгдүгээрт нь маш гоё тавилгатай. Хоёрдугаарт нь тэр дэлгүүрийн эзэн буюу нөгөө нэг reception хүүхний нөхөр нь хэрвээ Даглас Wendy-гийн үгэнд ороод дэглэн бариад дасгал хийгээд үсээ янзлуулаад хувцас сунраа сольчих юм бол ямар байж болох вэ те? Яг тийм хувилбар байсан. Дагласын сайжруулсан хувилбар юм шиг залуу байсан гэж байгаа юм. За тэгээ мэдээж тавилга энэ төр авах нэрийдлэр Wendy тэр залуугийн дэлгүүрт нь ирж очиж явсаар агаад энэ хоёр нууц амраг бололцжээ. Хоёулаа л одоо эхнэр нөхрүүдээ араар нь тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр залууг нь болохоор Russell гэдэг. За Wendy бол тэр залууд бүр жинхнээсээ дорлсон гэж байгаа байхгүй. Би ер нь Дагласт ингээд надад ийм хилтэрхийж сэтгэл гардаггүй байсан бол энэ залууд би үнэхээр чин сэтгэлээсээ дурлсан. Тэгээд мэдээж Wendy Дагласын мөнгөөр нөгөө Russell гэдэг тэр нууц амрагаа эрхлүүлж өгч байгаа. Нөгөө залуу нь бол бас тийм баян боломжтой айлын залуу биш. Ингийн л нэг одоо ажилчин байгаа байхгүй юу? Эхнэр нь reception өөрөө юм тавилгын дэлгүүр ажиллаулдаг. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг шиг нэг л өдөр мэдээж баригдаж таарна штэ тий. Даглас мэдсэн байдаг. Russell Wendy хоёр үнэтэй тансаг ресторанд хоол идчихэд Wendy төлбөрөө төлөх гэсэн чинь Даглас Wendy-гийн кредит картуудыг хаалгацсан. Wendy төлбөрөө төлж чаддгүй. Ингээд бөөн уур болсон Wendy Long Island-д байдаг гэртээ очноо. Энэ үед баг энэ хоёр ингээд тусдаа амьдраад байсан юм шиг байна. Wendy болохоор хотод Penthouse-анда, Douglas болохоор Long Island-ийн хаусанда илүү амар амгалан амьдраад байсан байхгүй юу? За ингээд бөөн уур болсон хоёр уулзсан. Гэхдээ Douglas хэлдэг би яг үндэ чамд үнэхээр хайртай, чи бол миний хайртай хүн. Тийм болохоор ингээд зүгээр салчмааргүй байна. Хоёулаа хамтдаа сэтгэл зүйчдэр очиё, гэрэлтээ аврыа гэх мэтчлэн хэлнэ. За тэгсэн чинь Wendy болохоор нэгэнтээ Russell-д дурлцсан. Хоёрдугаар тэрвээ салах юм бол Douglas-аас $10 сая авна те. Тэр мөнгөө ашиглаад Russell Wendy хоёр хангалттай гоё амьдралыг бүтээж чадна гэж Wendy бодоод Douglas хэлдэг. Би чамаас салнаа. Чамдаа би босч нийлэхгүй гэж хэлсэн чинь Douglas за яах вэ? Тэгвэл гэрэлтийн гэрээ гэдэг зүйл байгааг чи мэдж байгаа үсттэй. Тэр гэрээн дээр хэрвээ чи миний араар тавьсан баримттай нотлогдох юм бол би чамд $10 сая өгөхгүй бүр ингэ сохор зоосч өгөхгүй гэдэг тийм заалт байгаа штэ гэсэн чинь Wendy бүр бөөн уур болоод тийм заалт байхгүйсэн гэхэд
тэдгээр утасны тэдгээр мөрний тэрэнд байсан шүү гэж хэлдэг байхгүй юу. За тэгээ дээрэс нь нэмээд Даглас бол гэртээ нууц камер байрлуулад бүх зүйлийг баримтжуулсан гэдэг ч гэсэндээ Wendyд хэлдэг. Ингэнгүүт нь Wendy салгаа төр болоод пентхаус руу ирж байгаа байхгүй юу. За одоо яах вэ? Би ингээ юу чгүй энэ хүнээс ингээ салж чадахгүй. Гингүүтээ Russell-та нийлээд Millie-г ашиглая гэдэг төлөвлөгөө боловсруулсан. Өөрөөр ингээ Дагласыг алах гэх юм уу те, Дагласыг өхүүлэх ямар ч боломж байхгүй байгаа байхгүй юу. Даглас багахан хэмжээний зүрхний өвчтөй. Тэгээд 42 настай эрүүл сарвал залуу хүн учраас Millie-г л одоо ашиглах юм байна. Өөр боломж байхгүй байна гэж Wendy үздсэн байна. За ингээд Russell-та нийлээд төлөвлөгөөгөө боловсруулад за энэ дээр бас амар инээстэй YouTube хараад хідэн бичлэг үзээд би ингээд өөрийгөө яг зодуулсан хүн шиг будад сурсан. Би бол нүүр хувиргалтын дэлхийд дээрхтээ хамгийн шилдэг мэргэжлүүдийн нэг болсон гэж Wendy ярьж байгаа байхгүй юу? Үнэхээр нүүр хувиргагчдыг одоо дормжлоод байгаа юм хаашийн тий. За тэгээ анханасаа бол энэ хоёр нийлээд Millie-гийн гараар могоо бариулъя гэж утсан. Millie Дагласыг алсан юм шиг харагдуулна. Millie угаасаа өмнө гэмт хэрэг эдэлжсэн түүхтэй юм чинь цагдаа нар бол Wendy-г ч юм өөр хэнийг ч сэжиглэхгүй гэдэг ийм бодолтой байсан. Жүжигээ бол маш үнэмшилтэйгээр тоглосон. Хамгийн сүүлчийн орой Millie яг үнэндээ Дагласыг биш Russell-ыг буудсан. Гэтэ тэр буун дотор ямар ч сум байгаагүй. Russell болохоор яг буудулсан юм шиг жүжиглсэн. Хувцсан дотроо нөгөө одоо хиймэл цус мус хийцэн байсан. Wendy ингээд шалгаад хичнээн амьд байгаа ч гэсэндээ үхсэн байна гэж хэлсэн тий. За ингээ Millie-г чи зүгээр яв би арын даана гэж хэлээд Wendy явуулсан. Millie-г явсны дараа Russell Wendy хоёр Дагласыг гэртээ дуудсан байгаа юм. Салах өрөвдөлтөй гарын үсэг зурья гэд. Ингээд Дагласыг гэрсэн чинь Wendy болохоор Дагласыг сатааруулад Russell Дагласыг буудъя. Жигнэсээ одоо энэ удаад буудъя гэж ярилцсан. Тэгээд Wendy Дагласыг уул нь бол нэлээд сатааруулаад том өрөөнийхөө бодон дээр суулгацсан. Тэгээд нэлээд сатааруулаад байжсэн чинь Russell юусаа гарч иж буудахгүй байгаад исэн. Wendy галтгооны хөрөөр ороод чи яагаад гарч иж буудахгүй байгаа юм бэ? Яасан бэ гэсэн чинь Russell нь би яагаад байна? Би жигнэсээ хүн алж чадахгүй байна гэд. За тэгэнгүүт нь Wendy таарсан юм бэ гэд. За энэ асуудлыг би өөрөө л зохицуулахаас та гэд Russell-с бууг нь аваад им цагаан эрзэнэн бэлийн өмсөд нөгөө бууг нь цамцаан карманд хийгээд очиж байгаа юм. Тэгээ яг салах өргөдлөө Дагласын урд тавьчихсан. Одоо ингээ Wendy буутахад бэлдээд биеэ бэлдээд сэтгэл зүгээ бэлдээд байжсэн чинь Даглас нь гэнэ Wendy хоёлаа ингээ болиё л доо ингэж нэг зовоогоод яах юм бэ? Хоёлаа бүхнийг шинээр эхэлье гэдгсэн чинь Wendy-гийн зүрх нь ингээ хальт уярж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Даглас нь хоёлаа бүх хөрөнгөө буйны байгууллага таньдуулаад зүгээр л энгийн сайхан амьдрья гэсэн чинь Wendy энэ нэг юм хизээч засрахгүй юм байна. Бит хоёр угаасаа бүр тийс өөр хүмүүс юм байна гэд нөгөө бууга гаргаж ирээд Дагласын зүрх рүү бодчихж байгаа. За яг үнэндээ бол ийм үйл явдал болсон юм байжээ. Одоо бүгдээрээ Millie-гийн хархан зүрүүнд буцаад очиж байгаа. Millie бүр ингээд шокнд орсон байгаа шүү дээ. Энэ бол надад тэр ажлыг өгсөн. Миний ажил олгогч Даглас биш байна. Би яг хэнийг алдсан юм бэ гэд. Яахаа мэдгээ болоод эцэст нь Энзог дуудаад Энзод бүх үннээ хэлнэ. Ийм зүйл болсон. Тэгсэн чинь Энзон би энэ бүхнийг ойлголоо. Би угаасаа чамайг гин буруугүй гэдэгт нь итгэж байгаа. Чи бол өөрийгөө хүн алсан гэж бодож байгаа юм байна. Гэхдээ тэр хүн яг үгсэн гэдгийг нь чи өөрөө шалгасан юм уу гэж асууж байгаа байхгүй юу? Millie Wendyд хууртагдсанаа. Wendy одоо өөрөөр нь могоо бариулсныг ойлгочихж байгаа юм аа. Одоо яах вэ? Тэгвэл яаж гин буруугүйгээ нотлох вэ гэд Enzo Millie хоёр ярилцаад Энзод гэсэн чинь за нэг юм гаргалгаа байна. Чамд Даглас гэж өөрийгөө танилцуулаад Wendyтэй хамт жүжиглсэн тэр залууг олох хэрэгтэй юм байна. Ямар нэгэн сэжвэр байна уу гэд Millie-гээс асуусан чинь Millie бодож жоод тэр залуу нэг юм шаргал үстэй хүүхний хамт нэг байр руу орсон гэд тэрийгээ санаад Millie Enzo хоёр тэр байрных нь гадаа очоод өглөө нь очоод хүлээдэг. Маргааш өглөө нь очоод үнэхээр ч ингээ удалгүй байжсэн чинь яг тэр барнаас нөгөө шаргал үстэй хүүх ингээд нүд мөдөнд бэлцээтлээ улаацсан гарч ирээд гэрийн хажуудлын хоолны газар орж байгаа байхгүй юу? Энзо Millie чи машинда байж байгаараа гэж хэлээд нөгөө хүүхний чи араас орно. Нэлээд удаан уулзсныхаа дараа гараад ирнэ. За ингээд Энзо тэр хүүхнээс нэлээд мэдээлэлтэй ирдэг. Өөрийгөө Даглас гэж танилцуулсан залуу бол Russell юм байна. За саяны энэ уулзсан шаргал үстэй хүүхэн бол тэрний эхнэр юм байна. За энэ эхнэр нь болохоор Дагласын компанид ресепшнээр ажилладаг. Гэхдээ Даглас тэр хоёр бол найзуудтай ах дүүсийн харилцаатай учраас Дагласыг нас барсанд маш их эмзэглэж байгаа. Учраас уйлаад нүдэн бэлцээсэн байсан. За нөхөр нь буюу Russell эхнэртэй өөрийгөө томилтоор явлаа гэж хэлсэн гэдгийг олж мэднэ. За ингээд Russell-ийн гэрийн хаяг маяг бүх зүйлийг ингээд хайсан чинь яг үндсэн гэрийн хаяг нь болохоор Нью-Йорк хотод байдаг. Хоёр дахь хаяг гэж байдаг. Тэр нь болохоор Нью-Йоркоос нэг 2-3 цагийн зайтай нуурын ирэг дээр одоо цуслангийн байшин гэх юм уу та байдаг юм байна л да.
Тэнгүүд Энзо за энэ хоёр яг айгүй бол Нью-Йоркоос төр зур зүгтаад тэр цуслангийн байшин руу явсан байхаа гэж дүгнэдэг. Мили болохоор шууд за тэгвэл тэр цуслангийн байшин дээр очиод тэр мөн хоёрыг барьж авъя л та гэдгсэн чинь Энзо чи тайван байж би зохицуулнаа. Чи тийшээ явахгүй гэж надад амл гэж хэлнэ. За энэ үед Брок уцтаад өчигдөр ингээд эдийгээр бид хоёр салсан ч гэсэндээ чи надад итгээд намайг хуйлчаа болгох гээд дуудсан. Гэтэл би чиний урмыг хуглаад чамайг цагдаагийн газар зүгээр үлдээгээд явцсан. Тэрэндээ уушлахгүй жинаа. Өөрийнхөө гимиг залруулахын тулд чамд энийг хэлэх хэрэгтэй гэж бодлоо. Чамайг баривчлах тушаал гарсан байна гэж хэлдэг. Энэ үед болохоор Wendy, Russell хоёр үнэхээр л нөгөө нуурын ирэг дээрх цуслангийн байшинд очичихсон. Одоо ялалтай гэх юм уу те тэмдэглээд шампанск уугаад жакузин дотор сууж идэг. За Wendy-гийн хувьд бол ингээд Douglas-ийн нөгөө асар их хөрөнгө мөнгийг өв залхамжилж авахар болсон. Нөхөр нас барсан юм чинь те. Гээд бүр маш их баяртай байгаа. Russell болохоор жоох юм сонин царайлцсан байгаад байгаа юм. За ингээ уужсэн шампанск нь дуусна. Wendy гэсэн чинь би дахиад уумаар байна. Хаанаас уух юм болох вэ гэдгсэн чинь Russell галтгооны өрөөнд дарс байгаа гэдэг байхгүй юу? Wendy харанхууд ингээ галтгооны өрөө рүү очиод дарс дарсан болохоор ингээд онгойлгоод 4-1-ийг уучихсан. Тийм задлцсан дарс байдаг. Тэр дарсыг аваад буцаад эргээ ингээ харах гэсэн чинь цуслангийн байшингийн нэг цонх нь аюу том онгойцсон байдаг. Wendy гайхаад энийг би онгойлголоо, хэн онгойлголоо гэж жоохон бодож байгаа. За хин ч онгойлгосон яах вэ гэж бодоод нөгөө дарсан аваад буцаад нөгөө жакузин дээр ирсэн чинь Russell уйлцсан байж идэг. Би ингээд гимгүү хүнийг алсан гэдэгтээ итгэж чадахгүй байна гэд. Тэнгүүт нөгөө Wendy бас жоохон энэ ирчүүд ер нь бүгдээрээ л адилхан юм аа гэж бодонгуудаа хоёулаа энэ дарснаас хурдан хоёр хундыг уучаа. Тэгэх юм бол согтуу болох юм бол бүх зүйл тэгээ гой мартагдчихжээ штэ. Тайвширч штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хоёр дарсаа хоёр хондгийг амар хурдан залгилаад уугаад ингээд толгоон манраад байжсэн чинь Wendy-гийн утсан дуурнаа. За энэ залгаж байгаа хүн болохоор нөгөө нэг Douglas-ийн компани хуульч залуу байдаг. Wendy тэгээ за одоо баг би чиний босс болсон чи ямар удаан залгатээ би хизээ Douglas-ийн мөнгийг өвлж авах вэ? Би ч гэсэн байр гэрлийнхаа мөнгийг төлөх хэрэгтэй штэ гэд хэлсэн чинь нөгөө залуу нь болохоор чи Douglas-аас сохор зоосч авахгүй яа тэгэхээр Douglas өнгөрсөн сард гэрээслэлээ өөрчилсөн. Douglas хэрвээ би өгөх юм бол бүх хөрөнгөө буйны байгууллагад танилцуулахар болсон гэж хэлдэг. За ингээд энийг сонсоод Wendy-гийн бүр уур уцаар нь хүрн боож өгөх шахна. Тэгээ бичсэн чинь залгуулаад дахиад уц дуурна. Авсан чинь Нью-Йоркийн цагдаагийн газраас хоёр мэдээ хэлдэг. Нэгдүгээрт нь болохоор бид нар Милийг баривчлах гад хайж байгаа. Хоёрдугаарт нь та ингээд танаа гэрийн үндсэн лифтээс гадна арын хаалгаар ордог тусдаа лифт байдаг гэж хэлсэн. Тэр лифтэн дотор ямар ч камер байхгүй гэж хэлсэн. Гэтэл танаа нөхөр чинь 1 жилийн өмнө тэр лифтэнд камер суулгуулсан юм байна. Хамгийн хачирхалтай зүйл нь сүүлийн хэдэн сарын туршид танаа нөхөр пентхаусанда огтхон ч ирээгүй юм байна. Тэгэхээр танаа нөхөр Мили хоёр пентхаусанд уулзаж явуулж чинь юу гэсэн үг вэ? Тэгээ бүр хамгийн сонин нэг баримт байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр танаа нөхөр нас бардаг өдрөө хаалгачаас ч асуусан, камераарч баталгаажуулсан. Милиг явсны дараа танаа нөхөр пентхаусанда ирсэн юм биш үү гэж хэлдэг. За энэ үед жакузитай өрөөнөөс нэг юм жоо сонин дуу гараад байгаа боловч Wendy тэрийг нь тоодоггүй. Цагдаагаас Wendy-г яаралтай ирж уулзаа гэж дууддаг. Wendy уцаа шууд ингэ тасалж байгаа юм л да. Ямар ч хариу өгөхгүй. Тэмүүдэд дотроо бодож байгаа байхгүй. Ийм хэмжээний баримт байгаа юм бол Мили угаасаа л хэрэгээс мултрна. Би угаасаа хэрэг торхон тодорхой болчлоо. Russell-та ярилцгийг очсон чинь Russell ингэ нөгөө жакузин дотроо хоолойг нь ирчихсэн гэд цус алдсан, нас орсон байдаг. Wendy шууд үхтлээ. Нөгөө цонхон нээлттэй байсан. Айгүй л энэ Millie надаас өшөөгөө авах гээд ирсэн юм байна. Тэр бол угаасаа тэхээс буцахгүй юм ихтэй гэдгийг Wendy мэдж байгаа учраас шууд айгаад галтгооны өрөө рүү орж байгаа байхгүй юу? Хойноос нь ингээ хөлийн чимээ аж ухаан ингээ алхаа орж байгаа юм. Галтгооны өрөө харах байгаа штэ тий. Wendy юу ч харахгүй байгаа. Ямар ч байсан Millie өөрийг нь дагаад галтгооны өрөө рүү ороод ирлээ гэдгийг ойлгоод Милигээс аим гуйнаа тий намайг амьд үлдээчих би өстой ингэн тийг нь өчнөө амлалт өгөн тэгтэл нөгөө хүн чинь галтгооны гэрлийг асаанаа тэр хүн тэгсэн чинь Мили биш харин нөгөө шаргал үстэй эмэгтэй байдаг. Russell ихнэр Douglas-ийн reception тэр эмэгтэй Wendy-д хэлдэг 20 жилийн туршид бид хоёр аз жаргалтай амьдардаг байсан. Бид хоёр тийм их баян чинэлэг байгаагүй ч гэсэндээ ядчил миний нөхөр надад хайртай байсан. Харин энэ 20 жилийн аз жаргалтай гэрэлтийг чи 10 сарын дотор буснуулчлаа. Дээрээс нь чи Douglas-ыг алсан. Douglas бол миний хувьд миний ах шиг хүн байсан. Гэт галтгооны юм хутга авцсан. Чи яг одоо миний хэлснээр хий гингүүтээ үзэг цаас хоёр гаргаж ирээд за одоо миний хэлснийг бич гэж байгаа байхгүй юу? Би Russell-та 10 сарын туршид явуулсан. Бид хоёр шунхаа сэтгэлээсээ болоод
Дагласыг хөнөөсөн. Гэхдээ би өөрийнхөө хийсэн үйлдэлтэй гимшээд өнөөдөр өөрийнхөө болон Russell-ийн амийг авахар шийдлээ. Wendy гэж биччихнэ. Ингэснийхэн дараа Wendy тэнэг хүн биш ойлгож байгаа шүү дээ. Ингээ биччихэр чинь энэ эмэгтэй намайг яаж ч болно. Би маш их аюулд орлоо гэд. Тэгсэн чинь гинэт Wendy-гийн бие нь бүр маш тавгүй болоо толгоо нэргээд эвгүүтэд эхэлнэ. Тэгсэн нөгөө эмэгтэй болохоор яасан бэ гэхээр галтгооноос нэг юм дарс аваад Russell-тай 2 хоногийг уусан шүү дээ. Тэр дарсанд аль хэдийнэ им холцсон байсан. Зүрхний им дотроо Дагласын уудаг имийг холцсон байсан. Тэр имийг маш түгээмэл ер нь бол хүмүүс зүрхний өвчнөд хэрэгэлдэг. Гэхдээ тунг нь хэтрүүлчих юм бол толгоо эргээд дотор муухаараад гиз өвдөөд улмаар зүрхний хэм алдагдаад тэсхийн аргагүй өвдөж ингэж зовж өгдөг им юм байна л та. Тэр имийг аль хэдийнэ Wendy хитрхийх тунгаар ууцсан байжээ. За Millie маргааш өглөөнөнд гисэн чинь Wendy бас нас барсан гэдэг мэдээг сонсож сэрнэ. Цагдаагийн газраас Millie-г дуудаж уулзсан. За бүх зүйлийг бол мэдээж ярина. Wendy нас барахаас өмнө Дагласыг алсан хэрэгээ бол хүлээсэн. Өөрөө юм гэрээсэл бичээд нас барсан. За дээр нь нэмээд Millie-гийн гин буруу гэдэг нь бол цэглгаан шатны бичлэгээр баталгаажсан гэж хэлдэг. За ингээд нэг юм Millie аврагдж байгаа юм аа. За энэс 3 сарын дараа гэд төгсгөлийн үйл явдал байгаа. Millie Enzo хоёр нэг гэрт орчихсон. Тэр хоёр гэрээ зэгсэлж байхдаа Millie боддог. Wendy ихтэй бас айгүй тэнэг хөх юм аа гэд. Нөхөр нь угаасаа юм зүрхний өвчтөе зүрхний юм уудаг. Тэрийг нөгөө Millie-гийн өмнөх найз руу Brock ч гэсэндээ уудаг байсан. Хэрвээ Wendy нөхөртөө энэ юмных нь тунгал жоохон нэмээд өччих юм бол бүх асуудал нь шийдэгдэх байсан. Гэтэл дэндүү мадармаатай дэндүү хэцүү замыг сонгосон. Жоон тэнэг хүүх юм уу да гэж бодож байгаагаар за энэ номын маань үйл явдал дуусч байгаа юм аа. За тэгээд номын тухай сэтгэлээ бол маш товчхон ярих гэж бодож байна. Энэ номыг би болохоор 25 онд яг оны сүүлээр уншсан 25 онд уншсан номууд гэж бичлэгтээ бас ярьсан байсан те. Бүр нэг од өгсөн. Уншаад чирэггүйгээд. Яагаад тэгэхээр бичлэгийн хэлбэр нь дуу, найруулга нь маш муу. Яг л өмнөх ном дээр ч гэсэндээ ярьсан гэдэг TikTok-ийн бичлэгний тайлбарыг цаасан дээр буулгацсан юм шиг. Өдөр тутмын бүр дэндүү хар ярианы хэллэгч юм шиг тийм бичлэгтэй байсан гэдэг. За хөөе тэр бичлэгэн дээр ч гэсэн би хэлсэн. Энэ удаа ч гэсэндээ дахиад хэлчихье. Тийм байх нь бол уул нь нэг тийм муу зүйл биш. Ялангуяа нөгөө англиыг шинээр суралцж байгаа хүмүүс эсвэл ном уншдаггүй хүмүүсийг ийм амархан энгийн бичлэг нь номонд дурлуулдаг те. Гэхдээ миний хувьд бол надад тэр нэг тийм гоё байгаагүй. Ном уншиж байгаа мэдрэмж төрүүлээгүй. За хоёрдугаар нь болохоор амар их юм давтамжтай. За дөрөв хэлсэн нөгөө Brock гэдэг залуутай өнгөрснөө хэлгээд 5-6 удаа ингээд тэр залууг наашин цааш нь болгоол. За тэнгуүтээ тэр нэг хар Mazda машин биш тээ. Тэр ингээд дагж ийн гэдгийг бүр ингээд дахин харуулаад гэдэг ч юм уу. За тэнгуүт Douglas их нэртэйгээ хоёлаа эвлэрээ би чамааг уучлая гэдэг зүйл хүртэл 2-3 болсон. За бодит амьдрал дээр тэгдэг байж магадгүй л дээ. Гэхдээ номон дээр ингээд дахин гэж гараад байгаа нь амар хэцүү байсан. За дундуур нь тэр нэг хөрш залуугийн хэсэг айгүй сонин хэсэг байсан. Гэхдээ яг сүүлд нь болохоор тэрийг ингэж ойлгосон л да. Нөгөө залууч нь Enzo ер нь бол гэрт нь нууцаар ороод хар тамхи байрлуулсан. Тэрнээсээ болоод цагтаад баригдсан буюу Enzo-гийн Millie гэсэн сэтгэлийг харуулах тийм нэг story байсан юм шиг байна. Enzo гэснээс Enzo эргэж ирэнгүүтээ Millie-тэй шууд нүүр тулаад уулзахгүй те ядаж уцаар ярихгүй 3 сар араас нь нууцаар тагсан гэж байгаа байхгүй юу. Энэ яг ингээд ямар хүний тархитлогоо тэгж ажиллах вэ? За тэгээд эцэст нь хэлэхэд яг энэ номыг зохиолч маань юм нэг олон хуудастай бүрэн бүтэн ном болгохын тулд нэг үйл явдлаа дахин давтаад байсан юм шиг санагдсан. Тэгжээж хуудасныхаа тоог нэмсэн гэх юм уу? Тэгэхгүй бол яг бодит үйл явдал нь нэг тийм олон хуудас болохооргүй байсан учраас давтаад байгаа юм шиг тэгж санагдсан. Тэгээ яг гол дүр нь гэрээ үйлчлэгч буюу Millie байдаг ийм 3 цуврал ном байт юм байлээ. Хоёрыг нь би уншаад та бүхэнд танилцууллаа. 3 дахьыг нь унших юм бол би яг Kindle ингээ барьж агаад ууранда ханс авах гэж бодсон. Хүнийг тэгж багтартал нь нэг зүйлээ норшиж дахин бичсэн байгаа байхгүй юу. За тэгээ энэ номын тухай миний сэтгэл бол ийм байлаа. Хамгийн гол нь энэ номоор кино хийн. Гэрээ үйлчлэгч номын 2 дугаар ангийг хийнэ гэд гол дүрийн жүжигчин Sydney Sweeney өөрөө зарлцсан юм байлээ. Гайхалтай гэхээс өөр юу хэлэх вдэ те. За ингээ та бүхний сэтгэлийг бас сонсохыг хүсэж байна. Юу таалагдав, юу таалагдахгүй бай. Хамгийн гол нь та бүхэн өөрсдөө уншаад үзэрэй гэх юм цаашаа энтэй. Гэхдээ яг уншаад үзэх юм бол миний энэ яриад байгаа зовлонгуудыг ойлгох болно. Ингээд намайг сонссонд баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээрээ иргэн олзъя.